Библийн амлалтууд 4-р хэсэг. Эзний Тэнгэрлэгч түүнээс эмэгчдийн эргэн тойронд нь байж тэднийг авардаг билээ. Учир нь та миний хорогдох газар билээ. Дайсны эсрэг бат бэх цамхаг минь байсаар ирсэн. Тэр намайг хайрлсан учраас би түүнийг аварна. Тэр миний нэрийг мэдсэн учраас би түүнийг өргөмжлөнө. Есүс түүнийг зэмлэсэнд чөтгөр түүнээс гарч хүү тэр мөчөөс эхлэн эдгэрв. Тэгтэл шавнар нь Есүс рүү хэдүүлэхнээ ирж бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ гэж асуусан. Есүс итгэл чинь бага учраас үннээр би та нарт хэлье. Хэрв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд эндээс тийшээ нүү гэж хэлбэл тэр нь нүүх болно. Та нарт боломжгүй юм гэж байхгүй болно. Түүнд иш үзүүлэгч Исаягийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод Эзний сүнс над дээр байна. Учир нь сайн мэдээг ядуус дэлгэрүүл гэж тэр намайг тусалсан юм. Тэр намайг илгээсэн олслагчдад эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтнд байгсныг чөлөөлөхийн сацуу мөн Эзний тааламж жилийг тунхаглахын тулд болоо гэлээ. Тиймээс Бурханд захирагдах тун диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлшна.